Улсын хурлын 2024 оны ээлжит сонгуульд Монголын хүний төлөө намаас нэр дэвшиж байгаа Хадбаатарын Батялалт одоо ярилцлагын цагаар орж байна. За тэгэхээр одоо танаа намын зүгээс хуулийн одоо хүрээнд шүүх засаглалт өөрчлөлт шинжилт хийнэ гэсэн гол одоо ураатай байгаа. За тэгвэл эхний ээлжинд яг танаа намаас ямар одоо хууль эрх зүйн орчинд ямар шинжилт хийх ёстой, хамгийн нэн тэргуунд ямар хуулийг өргөн санаачлах ёстой гэсэн одоо төлөвлөгөөтэй байгаа вэ? За биднээс одоо энэ шинээр байгуулагдах улсын хурлд бол маш их ажил байна. Одоо ялангуяа одоо хүний эрхийг хамгаалах чиглэлийн хууль тогтоомжуудыг одоо иж бүрнээр нь өөрчлөх тийм. Өнөөдөр эрх баригчдын зүгээс ярьдаг нэг яриа шүү дээ. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 800 орчим хуулийн 300 хүний эрхийг зөрчсөн хууль байна гэж яриад байгаа байхгүй. Энэ маань одоо өнгөрсөн 32 жилийн хугацаанд биднийг одоо засаглаж исэн улсын хурл тийм биднийг удирдах исэн улсын хурл маань одоо ингээ хүний эрхийн зөрчилтэй хуулиудыг үйлдвэрлээд байсан л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр улсын хурлын чанар бол маш муу байна гэсэн үг. За бидний хувьд бол нэлийн олон хуулиудыг шинээр санаачлахаар одоо ингээд одоо мөрийн хөтөлбөртөө тусгасан байгаа. Ялангуяа бид нар одоо иргэний хяналтын багц хууль гэж хуулийг одоо санаачилсан. Өөрөөр хэлбэл ерөөсөө хүний эрхийг хамгаалах тогтолцоо бол манай эрх зүйн тогтолцоо бол үндсэн хуулийн 19 дэх зүйлээс эхэлтэй байдаг хгүй. Одоо төрөөс хүний эрх чөлөө зөрчигдөд тэмцэх хөндөгцөн эрхийг сэргээ идүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн. Энэ заалт маань хэн хүний эрхийг хамгаалах юм? Төрийг төлөөлж гэдэг тийм ээ. Маш олон хуулиуд байдаг байхгүй. Цагдаагийн байгууллагын тухай хууль, прокурорын байгууллагын тухай хууль, шүүхийн тухай хууль гэж тийм ээ. Одоо шүүх шинжилгээний байгууллагын шүүхийн шийдвэр гүйцэх тухай хууль гэдэг юм гээд бараг 20 гаруй юм хууль байна. За юуг хүний эрхийн зөрчил гэх юм бэ гэхлээр эрүүгийн хууль, иргэний хууль, зөрчлийн хууль, захиргааны хууль гэдэг ингээд хуулиуд байж байгаа. Тэрүүгээр одоо жишээлбэл хүний эрхийг хамгаалах тухай асуудлууд. За яаж хүний эрхийг одоо хамгаалах юм бэ гэхлээр нөгөө эрүүгийн хэрэг хян шийдвэрлэх тухай хууль, иргэний хэрэг хян шийдвэрлэх хууль гэдэг энэ эдгээр бүх хуулиуд маань нийлж хагаад хүний эрхийг хамгаалах эрх зүйн тогтолцоо бол төлөвшдөг байхгүй. Гэтэл өнөөдөр манай хүний эрхийг хамгаалахт үүрэгтэй цагдаагийн алба багш, прокурор, авилгатай тэмцэх газрын комиссар ч гэдэг юм уу, тагнуулын байгууллагын ажилтан хүний эрхийг зөрчсөн тохиолдолд хэн эрхийг хамгаалах вэ гэдэг асуудал одоо шийдэлгүй байдаг. Тэгэхээр бид нар энэ иргэний хяналтын одоо багц хууль гэдэг хуулиар жишээлбэл бид иргэний хяналтын байгууллага гэдэг авилгатай тэмцэх газрын заримчиг үүргийг авдаг иргэний хяналтын байгууллага гэдэг байгууллагыг байгуулмаар. За хоёрдугаарт нь бид нар тангарахтны хариуцлагын тухай хууль гэх тийм ээ. Манай одоо миний одоо сая нэрлсэн байгууллагууд бүгдээрээ тангараг өргөдөг. Өнөөдөр Монгол улсад 20 гаруй субъект тангараг өргөдөг. Тангараг дотор дандаа хүний эрх хэрэгчлөөг дээдлэн, хууль дээдлэн, үнэн чудраг байна, хуулиа зөрчих юм бол би хариуцлага хүлээнэ гэдээ манай төрийн алба багш нар ажиллаж байгаа шүү дээ. Харамсалтай бодит амьдрал дээр бид нар одоо төрийн алба багштай хариуцлагагүй байдлыг бол өнөөдөр энд заавал нотлох гээд байх шаардлагагүйгээр бид нар бүгдээрээ одоо төрийн алба багчтай үзэн яддаг, бохимддаг болсон байна шүү дээ. Тэгэхээр бид нар энэ төрийн албаа ингэж үгүйсгэж үзэн яддаг биш. Итгэлтэй ард түмнийхээ төлөө хуулиа сахиад үнэн чударгаар ажилдаг төрийг байгуулахын төлөө иргэд хяналт тавих зарчмаар одоо энэ асуудлыг шийдэх боломж байгаад байгаа байхгүй. Тэгээ бид нар заргын тухай хууль гэдэг одоо жишээлбэл одоо би иргэн өргөдөл гаргах юм бол бид нар энэ ямар нэгэн нийгмийн асуудлыг шийдвэрлэх төрийн байгууллагт гомдол гаргаж байгаа юм гэж ойлгоё тийм. Хэрвээ би зарга мэдүүлж явна гэх юм бол өөрийнх нь асуудлыг буруу шийдсэн төрийн алба багчтай гомдол гаргаж явсан байна гэж шууд ойлгодог байдлаар ийм одоо ялгаатай байдлаар хуульчилж оруулж өгөх гэсэн юм одоо төсөл байгаад байгаа юм. За хамгийн чухал үндсэн хуулийн дараа ордог иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хян шийдвэрлэх тухай хууль гэж байдаг байхгүй. Бид нар одоо ингэ та бүхэн өөрсдөө ч гэсэн асуугаад үзээрэй. Монгол улсын иргэн хэдэн хэлбэрээр төрийн байгууллагад өргөдөл гомдол гаргаж болдгийг. Төрийн байгууллага албан тушаалтан ямар одоо хэлбэрээр өргөдөл гомдлыг ямар хугацаанд шийдэж өгдгийг. Энэ маань үндсэн хуулийн 16 дугаар зүйл дээр заасан Монгол улсын иргэний эрх байхгүй юу? Монгол улсын иргэн төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдол гаргаж болно. Төрийн эрхтэй төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэж хариу үүрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ үндсэн хуулийн дээр заасан нэг өгүүлбэр маань тусдаа бий даасан иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль гэж одоо хэрэгждэг. Тэгээ энэ хуулийн дээр ч одоо Монгол улсын иргэн 6 хэлбэрээр өргөдөл гомдол гаргаж болно гэж. 6 хэлбэрээр өргөдөл гомдол гаргаж болдог учраас төрийн байгууллага 6 хэлбэрээр хүний өргөдөл гомдлыг хүлээж авдаг байх ёстой байхгүй. Гэтэл бид нар одоо ингэ хороон дээр очиод суманд очиод би өргөдөл гаргах гэсэн юм амар гаргах гэснээр гайхаад шин. Тэ өргөдөл гомдлынхаа хуулийг мэддэггүй төрийн албаа гэж суулж шин. Тэгэхээр энэ бол өөрөө бид нар нөгөө нэг хууль бүтээгэлээдэг амьдралдаа сайн сайхан байдлаар хэрэглэх чадваргүй ард түмэн болоод байна шин. Одоо жишээ нь одоо хууль
300-аад хууль хүний эрхийг зөрчсөн байна гэж шүү дээ. За энийг бүр ингээд тогтооч хүний эрхийг зөрчсөн гэж тогтооч. Тэгвэл яагаад энийг өөрчлөхгүй? Энэ дээр одоо ямар нэгэн байдлаар хариуцлага тооцох гэдэг юм. Ийм ажил яагаад өнөөдрийг хүртэл хийдэг, өнөөдрийг хүртсэн гэж та бодож байна? Тэгэхээр ер нь бол энэ өөрөө хууль бүтээх санаачлах гэдэг ажил чинь өөрөө эрдэм шинжилгээний ажил хийдэг, тийм хүмүүсийн хийдэг ажил байхгүй юу? Тэгэхээр манай их хурлын гишүүд маань л дандаа тийм одоо мөнгө үрдэг сонирхолтой хүмүүс байгаад байна шүү дээ. Жишээлбэл давхар дээл гэж бид нар яриад байдаг юм. Их хурл бол хууль баталдаг, хуулийг хэрэгжүүлэх шаардлагатай төсвийг баталдаг. Тэгээд эргээд хяналт тавьдаг. Ийм л бүтц байхгүй. Гэтэл манай их хурлд ямар хүмүүс очиод байна гэхэлэр сайд болох сонирхолтой хүмүүс очиод байна шүү дээ. Нэг өсөндөө эн чинь юу хэлээд байна гэхэлэр тухайн өөрийнхөө баталсан мөнгийг үүрэх ажлыг хийх гэдэг тийм гарын үсэг зурх эрх мэдлийн төлөө одоо санаархсан одоо горилгчид маш их байгаа байхгүй. Энэ бол өнөөдөр Монгол улсын төр ялзарсан хамгийн том шалтгаан гэж хэлэх гээд байна. За тэгээд би түрүүний яриан дээрээс жишээлбэл иргэдээс төрийн байгууллага албан тушаалтан гаргасан өргөдөл гомдлын нэгэн үгийг хасаад одоо маш олон одоо асуудлыг шийдэх боломж байгаа байхгүй. Жишээлбэл Монгол улсын төрийн одоо байгууллага төрийн одоо эрх бүхий албан тушаалтан иргэдийн гаргасан өргөдөл гомдолд хариу өгөхдөө амаар болон бичгээр хариу өгж болно гэж заасан байхгүй. Тэгэхээр амаар гэдгийг л хасчихад л одоо энэ төрийн албаны хүнд суртал бүх юм ингээд устна. Энд бол одоо бид 100% итгэлтэй байгаа байхгүй. Яагаад гэх юм бол төрийн албаагч хүний өргөдөл гомдлын хариу өгөхдөө яагаад болж байгаа, яагаад болохгүй байгаа гэдгийг чинь хуулийн дагуу бичиж хариу өгөх ёстой шүү. Тэгэхээр өнгөрсөн 20 жилийн хугацаанд бид нар иргэдийн шудраг гэх төрийн ус байгууллага болоод иргэдийн эрхийг хамгаалаад явж байхдаа төрийн албаагчдаас ингээд одоо болохгүй гэсэн үг хэлж байгаа хүмүүсээс за наатайгаа бичээд өгөх гээд ингээд шаарддаг байхгүй юу. Тэгэхэд ямар хууль үндэслэж яа шийдэхээ бичиж чаддгүй юм одоо маш олон тохиолдож байна. Тэгэхээр энэ бол нөгөө төрийн албаны чадвар, чанар тий хэр зэрэг сэтгэлтэй байна. Хүний асуудлыг шийдэж өгөх гэсэн хүсэл сонирхол үнэхээр тэр хүмүүс байна уугүй юу тий энэ олон асуудлууд бол энэ ганцхан хуулийн ганц үгээр шийдвэрлэх тэр энэ асуудлууд байгаа байхгүй. За хоёр дахь одоо багц хууль бол бид нар амьдрах хүслийг дэмжих хууль гэсэн хуулийг сануулж байна. Ер нь бол Монгол улсад өнөөдөр монгол хүн амьдрах ийм итгэл үнэмшлэг болчихлоо ш нийтээрээ. Бараг одоо Монгол улсын үндсэн хуулийн дээр Монголын ард түмэн бид үндснийхээ тусгаар тогтоол бүрэн эрх байдлыг батхан бэхжүүлнэ гэсэн юм агуулга байна. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал дээр Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдал бол эх оронч иргэн мэдлэгтэй иргэндээ тогтно гэдэг байна. Гэтэл бидний эх оронч байдал ямар байна гэхэлэр Монгол ч хэцүү байна. Гадагшаа хувья гэдэг энэ бодол маань Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал болчиход байгаа байхгүй тийм. Тэгэхээр бид нар өнөөдөр жишээлбэл Монгол улстай ажил амьдрах хөдөлмөрлөх боломжоор нь хангамаар байгаа байхгүй юу. Өнөөдөр монголчуудыг бид нар ингээд аваад үсэх юм бол бид бол нөгөө баян хүмүүсийн ядуу хүмүүсийг мүлждэг нийгэм байгуулсан байна шүү дээ. Жишээлбэл өнөөдөр амьдрах гад ингээд хуваараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс ямар дарамт байдаг гэхэлэр өндөр хүүтэй зээл. Тийм одоо жишээлбэл бүр одоо сарын 30% хүүтэй зээл авч шүү дээ. Хамгийн баян хүн хамгийн одоо хүү багтаа зээлийг авдаг. Хамгийн ядуу хүн хамгийн өндөр хүүтэй зээл авдаг тийм. Энэ тогтолцоо чи өөрөө Монгол улсад хүн болгон одоо баялагын хувьд одоо эрх тэгш одоо элбэг хангалуун амьдрах боломжийг хязгаарлаад шүү. Хоёрдугаарт нь түрээс гэж нэг айхтар дарамт байдаг тийм. Дээрээс нь одоо тусгай зөвшөөрлийн систем. Ямар нэгэн төрийн байгууллагаас очиж ямар нэгэн амьдрахынхаа төлөө юм хийхин тулд зөвшөөрөл авдаг. Зөвшөөрөл олгохын тулд хэн нэгэн төрийн албаагч авилгал шан харамж нэгчээдэг тийм. Дээрээс нь одоо манай зөрчлийн хууль гэдэг одоо сүүлийн үед бол юм бол зөрчлийн хуулиар ингээд хязгаарлаад юм бол торгон шийтгэн гэл ингээд зүгээр амьдрахынхаа төлөө ингээд зүтгэж байгаа хүнийг л торгоод идэг мөртлөө улс орноо тонн дээрэмч хүмүүс ял шийдэл хариуцлага халддаг юм байна. Тэгэхээр бид нар энэ амьдрах хүслийг дэмжих тухай хуулийн хүрээнд ингээд яг амьдрах гад явж байгаа хүмүүсээ дэмждэг бодлого байна. Жишээлбэл бид нар татвараас чөлөөлж өгье. Гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэдэг гадаадын хөрөнгө оруулагчийг 5 жил татвараас чөлөөлдөг бодлогоор бид нар явж үзсэн шүү дээ. Гэтэл нөгөө нөхдүүд нь гаднаас хөрөнгө оруулж ирээд 5 жилийн хугацаанд татвараас чөлөөлж ирсэн нь аж ахуй нэгжээ дахиад өөрчилчихдэг. Өдгөл Монгол хүн Солонгост очиж ажиллаж байгаа нэг хэдэн одоо хоовоо ч юм уу те хэдэн аж ахуй эрхлэхнийг 100-200 мянган доллартай хүрээдэг. Чи Монгол улсын иргэн учраас татвар төлгээд одоо босхын аргагүй татвар ногдуулчихдаг те. Хүн ажилууллаа нийгмийн даатгал гэдэг. Ингээд Монгол улстай Монгол хүн, Монгол залуу хүн ялангуяа ингэж итгэл дүүрэн одоо сайхан амьдрах боломжгүй. Тэгээд ингээд төрийнх нь болохоор ингээд нэг л би татварын албанаас ярьж ингээл манай татварынхан манай энэ тентхийн байцаагч нарын ингээд дуу хоолойны өнгөнөөс өсвөлөл өөр үйл нь шүү дээ. Хүнлөө ингээд ярьж байгаа юм те. Би татварын байцаагч байна гэл ингээд ярьдаг жишээ нь те. Тэгэхээр ингээд ерөнхийдөө бол бидний хүсэж байгаа юу юм гэхэлэр төр ард түмнийхээ төлөө үйлчлдэг механизм л байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр манай төрийнхэн маань бол ясна арай өөр бодолтой байгаа байхгүй юу? Би энэ хүний асуудлыг шийдэж байгаа учраас энэ хүн надад айтайхан харьцах ёстой. Одоо манай шүүх цагдаа прокурор бас тийм хандлагатай. Одоо саяхан гэхэд би нэг шүүхийн одоо туслахтаа ингээд ороод уулзахад та айтайхан харьцах шаардлагатай байхгүй. Гэхдээ би айтайхан харьцна гэхээр яг бид нар мүлхэж долоож амьдрах хэрэгтэй юм тий. Ороод хуулийн дагуу асуудал тавихлаар чи хууль ярьлаа гэдэг. Би өөрөө нөгөө хуульч юм учраас хуулийг ингээд маш их шаарддаг байхгүй.
Та ямар учраас энийг хэлээд байгаа? Наад хууль зүйн үндслээ тайлбарлаад өгөх гэхээр уурлаад байдаг. Яагаад уурлаад байгаа гэхээр нэг бол мэдлэггүй, нэг бол өөр сонирхолтой төрлийн албаагчд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өнөөдөр энэ одоо Монгол улсын суур асуудал бол бид нар хувь хүмүүсийн одоо ялангуяа төрийн албанд зүтгэж байгаа хүмүүс үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 заасан тэр нэг 6 зарчмыг мөрдөж ажиллах ухамсар төлөвшүүлмөр байна. Төрийн албаагч шударга байх ёстой. Төрийн албаагч хууль дээдэлдэг байх ёстой. Төрийн албаагч хүний эрх хөрчлөөг хангах ёстой. Төрийн албаагч тэгш байдлыг хангах ёстой. Үндэсний эмнэлгийг хангах ёстой. Арчилсан ёсны зарчим ингээд төрийн алба ямар байх ёстой гэдгийг бид нар үндсэн хуулиараа заагаад өгсөн цаг үед амьдарч байна шүү дээ. Гэтэл өнөөдөр манай төрийн албаагч маань харамсалтай яг тэр 6 зарчмынхаа эсрэг ажилтдаг. Хүн зурталтай, хуулиа мэддэггүй, тэгээд эрх мэдлээрээ далаалган сүрдүүлдэг те ард иргэдээ ингээд шууд ороод ирэхэд нь хаалгаар хэн орж ирж байгаа нэг талаар одоо төрийн албаагчдын маань бас хариуцлагагүй одоо энэ байдал бол за бүгд биш юм аа гэхэд байж л байдаг одоо асуудал энгийн мэт болчиход байна. Тэгвэл иргэн хүн ямар үүрэгтэй, ямар хариуцлага хүлээх ёстой юм бэ? Тэгээ ер нь одоо Монгол улсын иргэний үүргийг чинь үндсэн хуулийн 17 дугаар зүйл заасан байна шүү дээ. Монгол улсын иргэн хүнлэг энэрнгүү шударга ёсны зарчмыг авдал дараах үндсэн одоо 4 үүргийг биелүүлнэ гэх тийм. Тэгэхээр энэ үндсэн хуулийн сургалтыг бид нар маш их хиймээр санагдаж байгаа. Монгол улсын иргэдэд одоо сонгогчдод хандаад хэлэхэд сонголтоо хийхдээ үндсэн хуулийг мэддэг одоо нэр дэвшигчийг сонгооч. Одоо үндсэн хуулийг мэднэ гэдэг маань улсын хурлын гишүүн болно гэдэг чинь улс орныг жолоодох гэдэг шүү дээ. 3,500,000 одоо зорчигчтой автобусыг аюулгүй аз жаргалтай одоо хотод авчих гэдэг шүү дээ, тийм. Тэгэхээр тэр хүн чинь жолооныхоо дүрмийг мэддэг байх ёстой шүү дээ. Өнөөдөр бид нар жолооч болохын тулд замын хөдөлгөөний дүрм, замын хөдөлгөөний хуулийг мэддэг байжгаад шалгалт өгж байгаад бид нар эрхээ авдаг шүү дээ. Тэгвэл Монгол улсыг удирдах байгаа хүмүүс үндсэн хуулиар төр нь ямар үүрэг хүлээдэг, иргэнийхээ өмнө ямар үүрэг хүлээдэг гэдгийг мэддэг хүмүүс өнөөдөр биднийг удирдмаар байгаа байхгүй юу? Монгол улсын үндсэн хуулийн 19-р зүйлийг би байнга яриад байгаа юм. Намаа ингээд хүмүүс ярихлаар чи үндсэн хууль яриад байгаа юм. Бид нар өнөөдөр үндсэн хуулийг яриахгүйгээр яаж ойлголцох юм? Үндсэн хууль гэдэг ганцхан бичвэр өнөдөр монголчууд бидний мөрдөх ёстой тэр үндсэн зарчим, төр иргэний хоорондын харилцааг зохицуулж өгөөд шүү дээ. Тэрэн дээр бүр ингэж заасан. Үндсэн хуулийн 19-р зүйлийг би та бүхэн одоо энэ сонгогчдод ингээд үндсэн хуулийг сөхөөд үзээрэй. 19-р зүйл дээр энэ чинь 1992 оны 1 сарын 13-ны өдөр батлагдсан цагаас хойш нэг ч үг өгүүлбэр өөрчлөгдөөгүй зүйл байхгүй юу? Тэн дээр юу гэж заасан бэ гэхээр төрөөс хүний эрх хөрчлөөг хангахгүйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх зөрчигдөд тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээжүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалт байхгүй юу? Иргэнийхээ өмнө хариуцна гэсэн заалт маань нэг хүний өмнө одоо жишээл Батялалтын өмнө тэг хин нэгэн хүний өмнө төр нь үүрэг хүлээдэг ийм одоо эрх зүйн орчинтой нийгэмд бид нар амьдардаг гэдгийг бид хүн за сүүлийн асуулт. За яг одоо энэ хамгийн ихний ээлжинд одоо тэр амьдрах эрхийн хууль гэж байна шүү дээ. Амьдрах хүслийг дэмжих тухай хууль. За энэ хууль батлагдлаа за дэмжиглээ гэж бодоход хамгийн түрүүнд ямар өөрчлөлтүүд гарна гэж тооцож байгаа вэ? Сүүлийн асуулт. Одоо мэдээж одоо зээлийн хүү маш бага болох ёстой. Мөн ажлын байр бий болгож байгаа зээлүүд хүүгүй байх хэрэгтэй. Жишээлбэл хүн ажлын байртай болно гэдэг нь чинь баталгаатай амьдралтай болж ил гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ мэдчлэн шууд газар дээр өөрчлөлт орно. Өнөөдөр монголчууд бүгдээрээ л нэг зээлтэй тэгээд нэг одоо уцсныхаа төлбөрийг хугацаа хэтрүүлээд өгсөн ч гэсэн нөгөө Монгол банкны хар жагсаалтанд очсон. Хар жагсаалтанд очихлоор банкнаас зээл авч болохгүй, банк бас санхүү руу яв. Барьцаа хөрөнгөгүй бол ламбардлуу бүр болохгүй бол хувь мөнгө хүлэгчээс мөнгө аваад гэдэг. Тэгээд тэр нөгөө хүү өндөртэй байдаг л байхгүй. Тэгэхээр бид нар энэ мөнгө хүлэлтийн асуудлыг бид нар өнөөдөр шийдэхгүйгээр хүмүүсийн амьдрах хүслийг бид нар дэмжиж чадахгүй. Ерөөсөө л өнөөдөр чинь бид нар зах зээлийн чөлөөт эдийн засагтай мөнгө гэдэг үнэт зүйлтэй нийгэмд амьдарч байгаа тохиолдолд мөнгийг өнөөдөр бид нар одоо хүмүүс өр өгөөчтэйгээр одоо хэрэгэлдэг тийм хүн өөрөө хөдөлмөрлөөд үр шимээ 100% өөртөө шингээж чаддаг, үр хүүхдэд зориулж чаддаг ийм нийгмийг л байгуулах нь одоо хамгийн ихний зорилт байгаа байхгүй. За мэдээж сонгогчтой зориулаад хандаад урайгаа хэлэх үү. За сонгогчтой хандаад хэлэхэд бол энэ удаагийн сонгуулиар зоригтойхон сонголт хийгээч тий. Ямар нэгэн байдлаар өөрийн чинь саналыг авах гээд байгаа. Ямар нэгэн байдлаар өөрт чинь ингээд 20 хоногийн хугацаанд ингээд ямар нэгэн байдлаар ингээд саналыг чинь авах гээд ингээд улаараа зүтгээд байгаа хүмүүс бас нухацтай хандаач. Тэгээ олон жил бас ард иргэдийнхээ төлөө үнэхээр тууштай тэмцсэн одоо хүмүүс маш олон биш нэр дэвшиж шүү дээ. Тэгэхээр энэ удаа Монгол Ардын нам, Ардчсан нам хоёроос өөр намыг сонгоод тий өөр одоо сонголт хийгээд үзээч. Тэгээ ялангуяа одоо энэ нэвтрүүлгийг үзэж байгаа та бүхнийг Монголын хүний төлөө намын төлөө саналаа өгөөрэй гэж уриалмаар. За баярлалаа танд амжилт хүсье. За улсын хурлын 2024 оны ээлжил сонгуульд Монголын хүний төлөө намаас нэр дэвшиж байгаа Хадбаатарын Батялалд оролцлоо. Танд баярлалаа. За баярлалаа.